олон улсын Монгол улс нэгдээ орсон олон улсын эрх зүйн маш олон гэрээ конвенцууд байдаг. За тэн дээр бол нийгмийн халамж хамгааллын үйлчилгээг илүү чанартай хүргэх нь өөрөө давхар тэр хүмүүсийнхээ эрхийг хамгаалах зохицуултыг бас дурдсан байдаг. За нөгөө талд Монгол улсын үндэсний хууль, баримт бичиг, за засгийн газрын хөтөлбөр үйл ажиллагаанд нийгмийн ажлын үйлчилгээ, за нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ зэргүүдийг бүгднийг нь одоо сайжруулахтай холбоотой маш олон зүйл залтууд байгаамаа. За мөн яг одоо хүчин төгөлдөр байгаа 13 хуулийн 162 заалт төр нийгмийн ажлын үйлчилгээний тухай тусгасан байдаг. Харамсалтай нь эдгээр одоо тусгасан тодорхой тайлбарлалт нь нөгөө олон улсын гэрээ конвенцэд тусгасан шиг чанартай үйлчилгээг зорилтод одоо хүндээ эхнээс нь дуустал хүргэдэг тогтолцоог дэмжихүү хэлбэртэй бас биш байгаа даа гэсэн. Томьёоллын хувьд бол за бас нэг мэдээлэл нь өнөөдөр Монгол улсад 6000 орчим нийгмийн ажилтнууд одоо ажиллаж байгаа. За 3000 гаруй нийгмийн ажилтны төрийн байгууллагад ажиллаж байгаа. За эдгээр хүмүүс өөр төрийн албан агчийн ангилалтай байдаг. Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтны жишээлбэл төрийн үйлчилгээ ТΟМ 4 гэдэг ангилал байдаг бол хөдөлмөр халамжих ТЗ8, за аймаг сум болоод ирэхээр ТЗ9, за засаг дарганы тамийн газрын хариаллах болохоор ТЗ-ийн ангилал гэдэг ингээд өөр төрлийн ажил мэргэжлийн зэрэгэлтэй болчиход байгаа. Тэгэхээр тухайн салбарынхаа нэг одоо хавсраг үйлчилгээг хүргэдэг мэргэжилтэн ажилтан болчиход байгаа болохоос биш яг нөгөө нийгмийн ажлын хүнээ хөгжүүлэх, чадваржуулах, ахиж одоо хүндрхээс сэргийлэх, эрсдлээс сэргийлэх ажлыг бас яг одоо онлын хувьд, арга зүйн хувьд хийж чадахгүй байгаа нөхцөл бүрдээд байгаа. Яг нь ер нь Монгол улсад нийгмийн ажил анх бол хариу арга хэмжээний хэлбэрээр үүсгэн бий болсон 30 жилийн өмнө. Одоо өнөөдөр бид нар урьдчилан сэргийлэхгүй бол болохгүй байна гэдэг улс орноороо харж байгаа учраас энэ дээр анхаарахгүй бол болохгүй. Тэгэхээр хуулийн төслийн шийдэл дотор эдгээр арга зүй, эдгээр стандарт, эдгээр мэргэжлийн тодорхойлолтуудыг нэг зэгцтэй болгож ингэж тусгаж өгсөн байна. За дагалдан гарах хуулийн шилжилтийн төслүүд болон бусад хуулиудад мөн тусгаж өгсөн байгаамаа. За нийгмийн ажлын үйлчилгээ өнөөдөр 20 гаруй журам тушаалаар 4 салбар зохицуулагдаж байгаа. Тушаал журам гэдэг бол хариуцлага хүлээх субъект, хариуцлагын тогтолцоо тэн дээр тусгагддаг байгаа. За тэгэхээр бид нар энэ дээр ямар зохицуултыг явж байгаа гэхээр нийгмийн ажлын мэргэжлийн холбоо байгуулна. За холбоо өөрөө нөгөө мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүстээ сургалт, лицензийн асуудал, мэргэжүүлэх асуудлыг хариуцдаг ийм тогтолцоо олон улсад байдаг. Энийг нь бид нар Монголд бас бий болох зорилгоор ажиллаж байгаа. За яагаад холбоо байгаа вэ гэхээр лиценз аваад төрийн үйлчилгээ хүргэдэг цөөхөн мэргэжилтнүүд л байдаг. Эмчнэр байна, сувилагч байна, хуульч байна. Тэгвэл нэг нь бол нийгмийн ажилтан байгаа даа. Тэгэхээр нийгмийн ажлын үйлчилгээгээр дамжуулж өнөөдөр энэ халамжийн үйлчилгээ, хамгааллын үйлчилгээнд улсаас маш их одоо зардал төсөв зараад идэг хэрнээ халамжаас хөдөлмөрт гэдэг нөгөө уриал уусан байна. Хоосон болчиход байгаагийн асуудлыг бид нар энэ тогтолцооны одоо энэ дутуу байгаа эхлээд дуусгаж чадахгүй байгаа ажлын энэ хоосон занаас харах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр яваад очиж судлаад үзэхээр хэн байна вэ гэхээр нөгөө л нийгмийн ажилтнуудын л одоо мэргэжлийн ажлаа их орон зай нөхцөл болцоо бүрдээгүйтэй холбоотой байгаа. Хэрэв та бүхэн одоо хамгийн сүүлийн жишээг аваад үзэх юм бол дээрлэхэлтийн асуудал аа, дунд сургуулийн сургуульд одоо за дээрлэхэлт болоод гэмт хэрэг ч юм уу зөрчил рүү үүсгэхээр нийгмийн ажилтан хамтарсан баг гэд хэлдэг тийм үү. Эргээд тэр хүүхдүүд яасан бэ гэдэг асуудлыг ер нь хаана ярьдаг вэ? Дахиж тэр хүүхэд давтсан уу те дээрлэхүүлсэн хүүхдэд сэтгэл зүйн хувьд одоо ямар нэгэн гэмтлийг нь араас нь үнэлсэн үү эцэг эхтэй нь ажилласан уу нөгөө дээрлэхэлсэн хүүхэд маань өөрөө эргээд сошиал бүлэгт орчлоо тэр хүүхдийн асуудал яасан бэ гэдэг ийм залгамж холбоо манад дутагдтаад байгаа байхгүй. Тэр энийг олон улсад ер нь энэ одоо шилжилтийн дараах улс орнуудад ямар мэрэгжлийн тогтолцоо хийгээд байгаа вэ гэхэлэр нөгөө л нийгмийн ажил гэдэг үйлчлэгээ байгаад байгаа. Тэгэхээр энийг та бүхэн нэг тийм ажилтнуудын хүмүүсийн гэдэг агуулгаасаа илүү энэ үйлчлэгээний урсгал уялдаа холбоотой илүү одоо эргэх холбоотой хариуцлагатай нийгмийн халамж, хариуцлагатай нийгмийн хөгжлийн үйлчлэгээ, хариуцлагатай нийгмийн хамгааллын үйлчлэгийг бэхжүүлэх гээд байгаа юм байна. Тэрийг нь энэ хүмүүс хийдэг юм байна гэдгийг ойлгож бас хараасаа гэж хүсэж байгаа. Та хэрэг бодох юм бол 2005 онд жишээлбэл 471.7 тэрбум төгрөг халамжинд зарцуулсан ба шүү дээ. Гэтэл тэр халамжин дотор авж байгаа хүмүүс дотор чинь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. За олон хүүхэдтэй өргөдөлгөөлсөн ээж аав байна. За түр хугацаанд одоо хөдөлмөрийн чадвар алдсан юм уу, арга гэрийн хүнд нөхцөлтэй байгаа хүмүүс байгаад байна. За хүнсний тусламж аваад байгаа. Гэтэл яг ингээд олон хүмүүс хардаг те халамжийн үйлчлэгээ аваад байгаа хэрнээ ажил хийхгүй маа гэддэг. Гэтэл
хүн осол гэмтэлд орлоо, хөгжлийн бэрхшээлтэй боллоо, эсвэл одоо насны дооротол ч юм уу, эрүүл мэндийн асуудлаар тэтгэврт гарсны дараа ганцаараа хүнд байд ороход хэрвээ зөв сэргээн засалт байх юм бол тэр хүн эргээд ажил хийдэг байхгүй юу? Эргээд хариуцлага өрөөд гэр бүлээ аваа явдаг байхгүй юу? Тэгэхээр тэрийг нь хийдэг тэр функц нь юм бэ гэхлээр л нийгмийн ажлын үйлчлэгээ байгаа. Тэгэхээр энэ талаар одоо манайх өөрийн гэсэн холбоотой болох ийм хуулийн одоо зохицуултыг энэ тусгасан байгаа. За дараагийнх нь энэ хуулийн тусгасан бас нэг зохицуулалт бол мэдээллийн сан байгаа. Өнөөдөр та тэрөө сонирхож үзвэл халамжийн ийм одоо платформуд байна. Эрүүл мэндийн үйлчлэгээ авах гээд бид нар эмнэлэг дээр очиод за регистрийн дугаараа хийхээр та одоо ийм төрлийн эрүүл мэндийн үйлчлэгээ авсан байна гэд мэдээлэл авдаг шиг өнөөдөр халамжийн үйлчлэгээ, хамгааллын үйлчлэгээ, хөгжлийн үйлчлэгээ нэр тийм мэдээлэл байхгүй байгаа гэсэн. Тэгэхээр энийг бид нар гэр бүлийн яамны харьяа байгаа тэр халамжийн мэдээллийн сан, даатгалын мэдээллийн сантай уялдуулж тэр мэдээлэл дээр илүү түшиглэх учраас эхлээд гэр бүлийн яам дээр түшиглсэн одоо тэр платформтой уялдуулсан мэдээллийн сан бий болох юм а гэдэг. Энэ мэдээллийн сан нь өөрөө нийгмийн ажлын үйлчилгээг авсан энэ мэдээллийг одоо бүрдүүлэх ийм бүтцийг бас энэ хуулийн төсөл оруулсан байгаа. За энэ хуулиар дагалдаад мөн одоо 10 орчим хуулинд өөрчлөлт бас орно. За энэ голдуу ямар өөрчлөлт орох вэ гэхээр жишээлбэл ахмад насанд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээний төрөл хэлбэр ямар байх юм гэдгийг илүү тодорхойлно гэсэн үг. Хүнд тэтгэврт гарлаа эргээд зөвхөн сувилалд очдөг юм биш шүү дээ, тий. Тэтгэврт гарсны дараа хүнд хийж болох зөндөө ажлууд байж болдог. Илүү одоо баг амьдралынхаа шинэ үед за илүү идэвхтэй бай, эрүүл нас чи гэхэд хаана ямар үйлчлэгээ байна. Өнөөдөр ахмадуудад чиглэсэн Монголд байгаа үйлчлэгээ бүжгэнд явах, эсвэл сувилалд явах. Өөр таад нэрлж чадах уу? Тэгэхээр энэ дээр бид нар нийгмийн ажлын үйлчлэгээ юу гэдэг вэ гэхээр өөртөө туслах бүлэг, за одоо бие биентэйгээ ярилцдаг, дэмжих бүлэг, сонирхлын бүлгүүд, спортууд маш олон үйлчлэгээ өнөөдөр идэвхтэй насжилтыг дэмжийе гэдэг ингээд дэлхийн олон улс орнд явж байгаа насж байгаа орнуудад. Тэгэхэд манад энэ нь бас тодорхойлогдоогүй хараахан ингэж бүрдээгүй байгаагийн нэг одоо учир шалтгаан нь мөнөөх л нийгмийн ажлын үйлчилгээ маань илүү төрөлжсөн агуулгаараа Монголд хууль эрх зүйн хувьд ч тэр үйлчилгээний хувьд ч тэр бий болоог байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нэр илүү хууль эрх зүйн хувьд нэг стандартаа болгож, нэг арга зүйтэй болгож цэгцэлж өгснөөрөө нийгмийн халамжийн гэлтгүй нийгмийн хөгжлийн үйлчилгээ авах хэрэгтэй хүмүүс, за чадваржуулах үйлчилгээ авах хэрэгтэй хүмүүст яг л одоо мэргэжлийн үйлчилгээ өгнө. Нөгөө талдаа энэ улсын төсвөөс зарцуулагдж байгаа энэ их мөнгө илүү одоо байгаа олсон тий дараа нь үр нөлөөтэй байхад бас үр нөлөө одоо ашигтай ийм хуулийн төсөл байгаамаа.